За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ Happy Life төрийн бас байгууллагын зүгээс хүүхдийг хүмүүжүүлэх үндэс хэмээх сургалтынхаа хэсгээс төлөвлөлтөй баяртай байна. За тэгээд маш мундаг нэгэн харилцааны мэрэгжилтэн болсон, харилцах чадвартай болсон нэгэн хүүгийн аавын ярьж байгаа түүхийг та бүхэнд бас ярьж өгье. Баг багт нь хүн сургуулаа бага ангийн сургуулаас хүрэлцэн ирээд яасан мэхлэр намайг хүүхдүүд дээрлэхэд байна, намайг хүүхдүүд тоглоод оромжлоод байна гэж хэлсэн байна. Харин аав нь юу гэж хэлдэг гэсэн мэхлэр чи өөрөө тэр хүүхдүүдтэй уулзрал, чи тэдний уучил, чи тэдэнтэй найзлахыг хүс, очиж ярилц, маш олон үгүүдийг нэг удаа биш нэлээ хэдэн удаа ингэж хэлж өгдөг гэсэн. Үүний үр дүнд нөгөө өөрийнх нь хүү өөрийг нь дээрлэхжсэн, өөрийг нь доромжжсэн тэр хүмүүстэй маш сайн найзууд болж явсан байна. Хэрвээ магадгүй та цэцэрлэгт ч юм уу баг сургуульд хүүхдийн чинь хэн нэгэн дээрлэгээд байна, доромжлоод байна гэх үед та яг яадаг вэ? Хүүхдтэй үг зааж өгч, багаас нь эхлүүлэн тэр харилцааны чадварт өөрийг нь бие даалгах сургадаггүй. Эсвэл та багшд нь очиж хэл, ээж аавд нь очиж хэлж загнадаг уу? Магадгүй та ээж аавд нь очиж хэлж загнаж багшд нь хэлдэг бол та түүний өмнөөс л бусдад харилцаж тэр харилцааны асуудлыг шийдээд байна гэсэн утгатай. Тэгэхээр хүүхдүүд магадгүй том нас биеинд хүрснийхаа дараа хэн нэгэнтэй маргааны асуудал бий боллоо гэж утгатай. Өөрөө харилцаад аль болох тэр эвтэй байх талаас нь шийдэж чадхаа болдог. Зөвхөн тэднэрт нударгаараа шийдэх тэр л гарц үлддэг. Тиймээс та бүхнийг хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд багаас нь тэр зөв харилцаанд сургахын тулд өөрийг нь бие даалгаас мэдээж түүний хяналттай явал ингэснээр танаа хүүхэд ирээдүйд маш мундаг харилцааны чадвартай болно гэдэгт итгэлтэй. Баярлалаа.